үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Тэгэхээр олоо телевизийн Hard Talk нэвтрүүлгийн маань хэлцүүлгийн маань ээлж дугаар эхлэх бэлэн болоод байна. За бид энэ удаагийн дугаараар улсын хурлын сонгуульд бие даа нэр дэвшигчдийг урьж оролцуулж, ер нь одоо бие даа нэр дэвшигч байгаа энэ хүмүүст одоо ямар бэрхшээл, ямар асуудал байгаа талаарх одоо ярилцлага авахар хэлцүүл өрнүүлэхээр урьж оролцуулсан юм. Тэгээд өргөдөө ирсэн зочдоо бас та бүхэндээ танилцуулъя. За миний баруун гар талд улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрог Баянзүрх Налах дүүрэгт бие даа нэр дэвшигч Баатар Жив хүрэлцэн ирсэн байна. За цаа тал дээр улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт Баянзүрх Налах дүүрэгт нэр дэвшигч Мөнх Цэцэг хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт Баянзүрх Налах дүүрэгт бие даа нэр дэвшигч Баасан хүрэлцэн ирсэн байна. За цаа талд улсын хурлын сонгуулийн 21 дугаар тойрог буюу Хангуул Багнуур Баг хангаа дүүрэгт бие даа нэр дэвшигч Инхот тус хүрэлцэн иржээ. Ингээд бидний өнөөдрийн ярилцах сэдв маань ер нь улсын хурлын сонгуул буюу иргэдийн хувьд хариуцлагатай одоо ирэх 4 жилийг өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах, өөрийгөө төлөөлөх тэр хүмүүсийг сонгох юм хариуцлагатай цаг үед тулж ирсэн. Тэгээ ийм үед одоо бас бие даа нэр томоохон намууд мэдээж энд маш ач холбогдол өгч байгаа. Та бүхний хувьд асуудал бас юу байна вэ? Энэ бие даа нэр дэвшигчдийн хувьд төрийн бодлого тодорхойлоход оролцох ямар гарц боломжууд байна вэ гэдгээс яриага эхлэе та. Ингээд нэг Монгол ёс заншлаг үнэлээд аврагаас эхлэх үү. За баярлалаа та бүхэнд орой минь төргий. За бид бүхний энэ Монгол Улсын хурлын сонгуульд оролцох болсон шалтгаан нь бол бас их учир юутай төвлөр зүйл байгаа. Тэрний өгөө зэрэг Монгол Улс маань 2009 онд нэгдсэн үндэсний байгууллагын 61 дугаар ансамблаар батлагдсан хөгжлийн бэрхшээлтийн хүний эрхийн тухай конвенцийг даган орсон 54 дахь гишүүн орн юм байна. Тэр утгаараа олон улс болон дэлхийд хөгжлийн бэрхшээлд иргэдвэл төртэйгээ хамт төр барилцж явдаг тийм олон улсын практик туршлага байдаг юм байна л да. Бид өмнө нь бол сайн мэддэггүй байлаа. Гэтэл энийг одоо Монгол улс маань одоо энэ конвенцэд нэгдэн орсноор байна. Ямар үйл ажиллагаанд байдаг ёстой юм бэ гэдэг зүйлийг судлахад бол тухайн орнууд бол засгийн газар нь өөрийнхөө бүтцэд нэг буюу нэг хэсэг одоо ийм одоо хөгжлийн бэрхшээлт иргэдийг хариуцсан бүлэг яг одоо байгуулж механизмыг байгуулж ажилладаг тийм зарчимтай юм байна. Тэр утгаараа бид нэр Монголын одоо 118 гаруй хөгжлийн бэрхшээлт иргэдийг төлөөлөж одоо энэ төрийн үүргийг хамтдаа гүйцэтгэх яа төрийн хийж байгаа ажлыг одоо хамтдаа хийж энэ олон хүмүүсийн асуудлыг одоо шийдвэрлэхэд гаргаж оролцсон юм аа. Дэлхийн жишг төргий дээр нь өгөөд энэ хөгжлийн бэрхшээлт хүний стандарт гэж хүмүүс их ярьд юм л да. Энэ нь бол хөгжлийн бэрхшээлт хүний стандарт бас биш. Энэ бол дэлхийн нийтийн тэр улсын тэр хотын хөгжлийн зүйл. Тэр хөгжил хамгийн түрүүн түлхүүр явдаг. Жишээлбэл одоо Канадын Ванкувер гэдэг хот байдаг. Энэ бол одоо Монгол дэлхийд гайхагдсан маш цэвэр агаартай маш бид бүтцний хүртээмжин сайн бүтцэн тийм улс байдаг. Үүний жишээнд хүрэхэд бол бүх дэлхийн орн хотууд тэрний хойноос явж байгаа. Түүнийг л одоо бид Монгол улстай бүтэй байгуулъя гэж л оролцож байгаа. За тэгээд Монголынхаа бас хөгжлийн бэрхшээлт иргэдийн арга гэр түүнийг дэмждэг ахыгч үнээр тэдний сэтгэлийг одоо хөнгөлж тэр бүхтэй хамтран хүний эрхтэй адилхан тэгшэрхээр амьдарцгаая л гэж. Өргөлөл яг одоо тэдний зовлон жаргал ойлгодгоо төлөөлөл болж тийм бидэнгүйгээ бодлоо төвшөнд шийдэгдэхгүй гэдэг тийм өрөөнд орж байгаа юм. За таны үед юм уу? За Баасан чивд. За миний хувьд одоо Монгол Улсын их сургууль төгсөөд хуулийн мэргэжлийн эзэмшлээ. Намууд одоо Монгол Улсыг 22 жил хөдөлж явлаа. Би даагч ганцхан хүн байсан тийм ээ. Тэгэхээр намуудад бол маш их сонирхолтой жижиг бүлгэлүүд юм аа. Тэр жижиг бүлгэлүүдийн ашиг сонирхол Монголын нийт ард түмний ашиг сонирхол хүрч чадах болжээ гэдэг одоо Монголын ард түмэн маш сайн мэддэг болсон. Миний хувьд ерөөсөө бүрэн бүтэн эх орныхоо бүлэг тэмцлийг манлайлаа л гэж байгаа. Энэ зурган дээр одоо ягаанаар бутсан байгаа нь болохоор Монголын одоо лицензтэй газрын зураг. Тэгээ энийг бол сэтгүүл одоо ингэж харж байгаа үзэгчд маань ягаан дийлэнх байна уу? Ногоон дийлэнх байна уу гэдгийг тийм ээ. За тийш. Энэ эх орн маань одоо ингэ дуусч ийн л да. Тэгээ ягаанаар одоо үзэгчд энийг хараад сэтгэл нэмдэх байх гэж бодож байна. Яагаад гэвэл ихтэй бид нэр эх орнтой баймаар байна. Энийг эх орнтой байлгах уугүй гэдгийг манай хууль дотор дээд байгууллага хариуцдаг тийм ээ. Тэгээ одоо ийм болтол эх орны минь сэгэлжихэд бидэг одоо ийм байдалд хүргэсэн учраас бид ерөөсөө бүрэн бүтэн эх орнтой байна. За бүрэн бүтэн эх орнтой байна гэдэг нь бид байгалийн баялаг гэсэн үг юм.
Тэгэхээр миний хувьд бол булаагдсан баялаг алдагдсан одоо газраа бол буцааж авахын төлөө манлайлагч нь байна. Ашигтай эдийн засгийн төлөө би манлайлагч байна. Одоо л манай Монголд ямар ч ашиггүй эдийн засаг явагдаж байна. За тэгээд бид нар ахмад үе дээдлээ. Тийм ээ. За сэтгэл одоо амгалан амьдрмаар байна бид нар чинь. Бас сонгож авсан арчилтайгаа баймаар байна. Ногоон байгальтайгаа баймаар байна. Энэ бүхэн одоо өнөөдрийн намуудын бүлэглүүдийн ашиг сонирхолтой үүднээс бол манайх бол үнэхээр хүнд байдалд орсон байна. Тэгэхээр би яг гудамжинд бас 7 жил жигсэж явж 5 удаа барилгаж хоригдож явж энэ ахмад настан газар шороо тийм ээ ахмад айчин одонтой нарыг би олон асуудлыг хөндөж авсны хувьд гудамжинд явахаар одоо цаг хугацаа их хүрэгддэг юм байна, алдагддаг юм байна. За хууль тогтоох байгууллагууд нь орвол арай хурдтай нийт ард түмэндээ хүрэхэд бол жинтэй байх бах. Тэгээ би ард түмэнтэйгээ нийж Монгол улсыг аюулын судлаас аврахын тулд их хөлбөмбөг болж болох гэж одоо нийт төвшөөд байна. За хаалаа. Үзэж хөвчүүд. За баярлалаа. За тэгэхээр миний хувьд бол бас л бусдын адил эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж дотроо бодож явдгийн хувьд одоо төрийн эрх мэдэл хуваарлах зарчим Монголд одоо алдагдчихад байна те. Одоо засгийн газрын гишүүн нь их хурлын гишүүн давхар хийгээд байна. Тэгээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо маань ердөөсөө сайжрахгүй байна. Тэтгэврийн даатгалын тогтолцоо бас их буруу яваад байна. Тэгээд Монголын одоо энэ дэд бүтцийн салбар одоо их муу явж байна. Стандартууд ердөөсөө хэрэгжихгүй байна. Одоо энэ шуудангийн үйлчлэгээ Монголд дэлхийн бусад орнуудыг бол ердөөсөө хамгийн муу гэж баг хэлж болохоор байна. Энэ бүхнийг чи хараад ингээд зүгээр сууж болдгоо ингээд өөрийн ирэхгүй хууль тогтоох байгууллагад орж энэ зүйлүүдийг засах ёстой гэж хүсэл эрмэлзэл өөрлөж явж одоо энэнийхээ төлөө явахаар шийдсэндээ. За хаалаа. За энэ төвч түүх гэдэг юм уу тийм ээ сая одоо нэр дэвшсэн энэ туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. Яагаад одоо нэр дэвших болов гэд. За энэ зүгээр би Америкийн нэгдсэн улс сурч байгаа одоо. Тэгээд сургуулиас нэг Стэнфорд их сургууль сурдаг. Хуулийн магистрант. Тэгээд сургуулиас нэг жилийн жилийн чөлөө авсан. Тэгээ ирээд энэ улс орныхаа нөхцөл байдалтай танилцаад ингээд харж байхад би бол 1990 оны депутат л та ардын хурлын депутат, улсын баг хурлын гишүүн, 90 онд 2 жил улс төрд байсан, үндсэн хуулийг батлалцсан. За тэгээд тэр үед би 27 настай залуу байсан. Тэгээ би бодсон байхгүй. За би ямар ч байсан арчлалын одоо үндэс зөрийг сайхан тавилаа. Бид нар бол хийдэг юм хийлээ. Би бол одоо улс төрөөс холдё. Одоо би залуу хүний хувьд бизнес хий тийм ээ. Одоо олсон эрхчлөөгөө эдэлж гадаадад явъя. Одоо ямар л болцоо байна. Энийг нэг одоо бүрэн дүрэн ашиглагээд бизнес хийсэн, гадаадад суралцсан, явсараа одоо Стэнфорд их сургуулийн магистрант хүртэл хуулийн чиглэлээр яваад ингээд ирлээ л дээ. Ингээд ирээд эргээд харсан чинь бидний 90 онд одоо энэ баасан бид нар арчилсан холбоо их олон хүмүүс дэмжижсэн шүү дээ. Энэ чинь зөвхөн одоо ардын намынхан биш, арчилсан намынхан биш. Тэр үеийн Монгол Ардын хувьсгалт намын гишүүд, тэр үеийн нам босчоо, тэр үеийн эвлийнхэн, тэр үеийн үйлдвэрчний эвлийнхэн, арчилсан холбооныхан цөмөөрөө бид нар юуны төлөө тэмцэжсэн бэ гэхээр нэг намын дарангуулыг эсэргүүцэжсэн. Тухайн үед. Тэгээд одоо 10 жилийн дараа, 22 жил болж байна да. 22 жилийн дараа ингээд эргээд харахад одоо манай улс 2 намын дарангуулд орцсон. За дээр нь нэмэгдээд эдийн засгийн бөгөөд одоо тийм ээ мөнгөтэй ийм хүмүүсийн дарангуулд орцсон байна. За тэгээд энэнийг би одоо бодит жишээн дээр тайлбарлая л да. Зөвхөн саяны шинэ батлагдсан сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд ингээ оролцох гэхэд маш их бэрхшээлүүд учирч байна. Зөвхөн ердийн иргэн хүн. Жишээл манай найз нар надад одоо сайн ханддаг хүмүүс хэлж байна л да. Инх одоо чамд тэр бом төгрөг байгаа мó гэж. Тэгээд би гайхаж яах чам тэр бом төгрөгөөр гэсэн чинь үгүй тэр бом төгрөггүй хүн сонгуульд ордгоо байхгүй юу гэж байна. Тэгэхээр энэ бол завхрал. Энэ бол гажууд. Монголын иргэн хүн тэр бомч бай, нэг төгрөгтэй ч бай одоо сонгуульд сонгогдох сонгох хэрэгтэй. Тэр бол байхгүй болсон байна. Энийг бид нар буцааж авах хэрэгтэй. Энийг үзүүлэхэд бол тэр бөмбөгөө зүгээр дундаж орлоготой Монгол улсын хинч бай. Заавал одоо дарга байх ёсгүй. Заавал улс төрийн одоо юу гэдгийг албан тушаалтан байх ёсгүй. Заавал засаг дарга байх ёсгүй. Зүгээр ердийн Монгол иргэн хүн гарч ирээд сонгуульд оролцох болцоотой маа гэдгийг үзүүлэх ийм зорилго нэгдүгээр тавьж байгаа юм байна. Хоёрдугаарт сонгуульд тэр бом төгрөгөөр оролцох шаардлагагүй. Миний сонгуулийн төсөв бол 15 сая. Би энэ дотор барихыг их хичээж байна. Зүгээр энэ жоохон нэмэгдээд 20 сая болж магадгүй юм байна.
ийм мөнгөөр сонгуульд ороод амжилттай оролцож болно гэдгийг үзүүлэх би хоёр дахь юм зорилго тавьсан. Энэ яаж юм гэхээр би энэ Монголд байгаа одоо энэ сая 800 сонгогчдод би итгэл өгмөр, үзүүлмээр байна. Заавал одоо баян чинэлэг компани эзэн байж бид нар улс төрд орох ёсгүй. Заавал бид нар улс төрийн нам дагж иж одоо сонгогдох ёсгүй. Залуу хүмүүс л ийм итгэл байх ёстой. Энийг бид нар бадрааж өгөх ёстой, үзүүлэх ёстой. Ард түмэн бол нэг дэмжин ч гэж бодож байгаа. Шудраг ёсны тухай намууд их ярих юм л та. Хоёр та бүхний бас сая ярьж байгаа магадгүй инх дахын тэр 90 онд 20 жилийн өмнө ярьжсэн тэр үед шудраг ёсны тухай л ярьжсэн. Шудраг ёсыг нийгэм тогтоох тухай ярьжсэн. Өнөөдөр хүртэл томоохон намууд улс төрийн хөтөлбөрт, мөрийн хөтөлбөрт шудраг ёсыг одоо нийгэмд одоо тогтоох тухай ярьж байна. 20 жил шудраг ёсгүй амьдарч ирсэн юм уу бид гэж одоо гайхаад хүрч байгаа юм шиг. Ийм дүрлэлээр харагдаад байна. Тэгэхээр та бүхэн шудраг ёс гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ? Энийг одоо бүтээн бий болгоход Монгол хүний тэр Монгол иргэний тэ бие даан нэр дэвшигчийн гэхэ болио л та би зүгээр иргэний оролцоо бас ямар байх юм бол гэж ингэж бодоод байна. Энэ дээр ямар хариулт өгөх вэ? Ер нь шудраг ёс гэдэг зүйл бол ер нь нэр л байхаас ер нь хэрэгждэг зүйл гэж юус байхгүй болсон. Ямар нэгэн зүйлийг шударгаар байдаг юм бол одоо спортын тавцсан буюу одоо соёл урлагийн тавцсангууд байж магадгүй юм шиг байна. Тэрнээс өөр одоо улс төрийн асуудал бол шудраг ёс гэдэг бол ер нь яг энэ зүйлийг шудраг ёсоо гэж гаргах бас том хэцүү болчиход. Өхөл юм цаанаасаа холбоотой уялдаатай татлаатай бас янз бүрийн дарамтанд байдаг ийм л нийгэм болцсон байна л да манай Монгол улсын. Тийм учраас энэс хараад өөр нийгмээр бас амжирмаар биш байна. Монголчууд бас шудраг болцооч болно. За тань. За миний хувьд бол одоо шудраг ёс гэдгийг хамгийн энгийн хэлбэрээр ойлгоход бол хууль биелүүлэх гэж ойлгочиход болж байгаа. Одоо тэр улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүд төдийгүй Монгол улсын бүх иргэд л хуулийг биелүүлээд явхад тэр чинь шудраг ёс байхгүй юу? Гэтэл хуулийг биелүүлэхгүй ээжиж шудраг ёс гэж яриад тавал ямар ч тийм амжилттай болохгүй. За миний хувьд бол шудраг ёс гэж юу хэлдэг вэ гэхээр штэ. Ерөөсө хүн болгон асуудал үнэн мөнөөр шийдэлсэн байх хэвээр. Би 2000 онд нэрлэгдчихсэн. Тэгвэл бол би нийгмийн хэрэгцээ шудраг ёсны өрөөнд ор нэрлэгдчихсэн. Одоо бас 12 жилийн өмнө гэсэн үг. Гэтэл намайг зах зээлийн нийгэм шудраг гэж ямар үнийг хэлдгийг мэдгүй ч бас гэдэг хүн асуусан. Тэгээ одоо юу гэсэн үг юм бэ биш нэ чамаа ингэж асуусанд гайхаж гэсэн чинь зах зээл бол тэнэг хүнийг шудраг гэдэг нь ч гэдэг надад хариулсан. Тэгэхээр би бол энэ буруу нийгэм рүү явж байгаа юм байна. Бид нар зах зээлгээ дээрмийн нийгэм рүү явж байгаа болохоос одоо нөгөө үндсүүлэн баталсан тэг шудраг ёс, хүнлэгдэх ёс те энэ чинь алдагдаж байгаа юм байна гэдгийг ойлгосон. За энэ бод бид нар бол 90 онд арчлыг анх байгуулахдаа хүнлэг инэрэнгүү ардчилсан тэг шудраг хуулийг дээдлсэн эрхцүүд төвтэй юм орон байгуулна гэж бид нар хар залуугаас одоо 22 жилийн өмнө бид нар 50 гарчаад байна шүү дээ. Тэгээ одоо 22 жил би шудраг ёсыг байгуулна гэж явсан чинь өнөөдөр 50 гараад эргээд харсан чинь ямар шудраг ёс алгуулсан байна. Тэгэхээр би яагаад энд ингэж чанга дуутай цагдаад баригдан ичгүүгээр танхаарах үйл харж байгаа шиг усад харагдвэ гэхээр би шудраг ёс байхгүй учраас хүчээр үзэж байгаа. Хэрвээ шудраг ёс байсан бол баасан хотел бодож ах шаардлагагүйсэн. Хүч үзэх шаардлагагүйсэн. Шудраг ёс байхгүй л учраас эндээс хүч гарч иж байгаа. Аливаа нэг нь хүчээр шийдэх гэж чинь шудраг ёс байхгүйгийн хамгийн том илэрэл. Тэгэхээр шудраг ёс гэж юу хэлдэг юм гэвэл ерөөсөө хүн бүхэн хууль тэгш шудраг үйлчлэх ёстой. Тэгжээ шудраг ёс тогтно. Дээрэс нь тэр хууль бол би ийм хэрэг хийсэн үний тухай уншил энэ бол тэдгээр хуулийн тэдэж авах гэдэг хүн бол ойлгодог байх ёстой. Тэрээс одоо мөрдөн байцаагчаа шалтгаалаад, прокурор шалтгаалаад, шүүх хурлын арын хаалгацсан шалтгаалаад ятг ингэж хаар шудраг ёс тогтохгүй байгаа. Тийм учраас би эрхцүүт төр бол хууль хүн болгонд алагчлаггүй ойлгомжтой үйлчлэг байгаасаа гэж хүсэж байгаа. За ингэ гэх юм. За энэ ер нь бидний санал бол ойролцоо байна л да. Тэгэхээр шудраг ёсны асуудал бол мэдээж өнөөдөр Монголд байгаа. Өнөөдөр би сонгогчтой уулзлаа л да. Тэгээд манай нэг 5 дугаар хорооны нэг эмэгтэй хэлж байна. Бид нар бол мөнгө их гуйдаг байсан гэж байна. Хууч урдлын сонгуулиудаас. Тийм ч юм уу. Одоогийн сонгуулиас бид нар юу хэлж байгаа гэхээр ерөөсөө бид нар шудраг ёс мөнгнөөс илүү чухал байна. Бид нар яг мөнгөгүй байсан ч одоо ер нь нэг их тоохоо болж угаасаа тасч байна. Шудраг ёсгүй байх бол хэцүү юм байна гэж. За тэгээ энийг би юуг тайлбарлаж байгаа гэхээр шудраг ёс бол тэгш болцоо тэгш ирэх байх ёстой. Одоо яг саяны ярьсан сонгуульд өрсөлдөхөд Монгол улсын иргэн л бол хинч бай, баянч бай, ядууч бай, боловсролтой бай тийм ээ. Боловсролч бай, эрэгтэйч бай, эмэгтэйч бай тэнцүү болцоогоор хангагдсан байх ёстой. Өнөөдрийн сонгуулийн хуулийг харахад бие даан нэр дэвшигч бол бүрөөсө хамгийн сүлд.
Одоо хамгийн сүүлийн жишээхэд өнөөдрийг хүртэл бие даа нэр дэвшигчид Монгол улсын хэмжээнд хэдэн хүн хаана нэр дэвшсэн ганц сон хэвлэхгүй. Төрийн бүх мэдээлэл маш олон сонгуулийн хороод байна. Тойргийн хороод, сонгуулийн ерөнхий хороод. Бид нар бол бүр 14 бараг 20 хоногийн өмнө бүх материал өгсөн. Тэр нь бол хэвлж өгөхгүй. Энэ зүгээр энэ ч ямар шудраг тэгшэрхийн тухай ярих юм бүүмэд тийм ээ. Тэгэхээр энэ бол хамгийн наадлын жишээ шүү дээ. Тэгэхээр ийм жишээг Монголын иргэд өнөөдөр өдөр тутам алхам тутамдаа таарч байгаа учраас энэ шудраг басны төлөө бид нар тэмцэхгүй л өөр тэмцэх хүн байхгүй байна. Хоёр намууд чинь намдаа баригдаад, албан тушаалдаа баригдаад, ашиг сонирхолтой баригдаад юмаа хийлж чадхаа болцсон юм байна. Одоо намаа сүмжлэх юм бол тэгвэл чамд тойрог өгөхгүй. Эсвэл чамд одоо даргаас ч болиулна шүү. Эсвэл одоо за чи тийм компанитай шүү. Компани чинь шалгалт оруулна шүү. Ингээд энэ хүмүүс чинь юм хэлэхгүй болохоор ард түмний дундаас одоо бид нар шиг хүмүүс гарч ирж биднэрт л одоо тэр намаас яах юм алга алдаг албан тушаалч алга эзэмшиг лиценз одоо тэр хүнээс айгаад нугаад байгаа ч юм алга бид нар гарч ирж л хэлэхгүй л өөр хэлэх хүн алга. Тэгэхээр үзэгчдээ бид өнөөдөр хар тог хилцүүлгээ өрнүүлж байна. Тэгээ та бүхэн манай эфирийн 360773 гэсэн шууд утсанд холбогдож манай зочдтой холбоотой эсвэл зочдоос асуух асуултууд байвал бас шууд утсаар асууж болох юм. Бид та бүхний асуултыг зочдтой бас хандаж тавих болно. Тэгэхээр та бүхний яриан дээрээс нэг ийм зүйл надад ажиглагдаж байгаа. Ер нь бие даа нэр дэвшигчдийг төрийн бодлогод одоо оруулах, дэмжих тийм зүйл хуулийн хүрээнд нэлийн тийм хязгаарлагдмал юм болов гэсэн. Тийм зүйл харагдаад байгаа юм л да. Ер нь одоо юу гэдгийг санал цуглуулгаас эхлээд одоо сурталчилгаа намуудыг хийгдсэн байхад бие даагчдын нэрээ тойргийн хорооноос аваагүй байдаг ч юм уу гэдгээс эхлээл. Яг энэ хуулиар ийм л дээ. 6 сарын 6-ны өдөр ихэд бүх одоо нийт дэвшигчид эцсийн байнтаар дууссан багсад. Тэгээ одоо графикаар бол 8 ихэд орон даяар цацсан багсад. Тэгэхээр нийт хүртэл засагдахгүй өнөөдөр 10 хэдэн билээ тий. Нэгдүгээр хоёрдугаар одоо ингээд жишээлбэл одоо бид ингээд тойрог дээр бид гурван ингээд дэвшиж шүү дээ. Бид дурж басна самбар дээр 650-аар санагдчихл байна л да хүйе болгоорой. Тэгээ самбар байхгүй. 2 нам хуугаад авчихсан. За 2 намын хувааж аваагүй үлдсэн самбарыг асуулаа. 5 сая гэж. Тийм үг биднэрт яаж байх? Бид газар чоргоо зараагүй. Бид албан тушаал эрхэлж тамгадаж амтнаас авилгал аваагүй. Тэр хэл би бол цалингүй. Тэгэхээр одоо энэ хаана тэр тэгш гараа байна. Тэгээ одоо би дааны дэвшигч нэг хүний зарцуулах мөнгийг 1 тэрбум 132 сая 800 мянгаар баталсан байна. Манай сонгуулийн хороо сангийн маяр. Тэгээ юу бодож ийм хүмүүс батлав? Бид нар маш их гайхаж. Зөвхөн бие даагч. Зөвхөн бие даагч нэг хүн шүү дээ. Намууд болохоор 9 сая төгрөгийг баталсан байна. Тэрбумыг. 9 сая. 21 9 тэрбум шүү. 21 хоногийн хооронд бид нар яаж нэг тэрбумыг цацаж амжих вэ? Тэд нар яаж 9 тэрбумаа цацдгийг би ойлгохгүй. Өнөөдөр одоо ингээл Монгол улсын автобус бүгд энэ том намуудын зургийг наацсан, цагаан хоолой тавьчихсан тий. Ямар их ард түмэндээ хайртай яаж н Монголын иргэн даргууснаа мэдсэн ингэ тавих явж штэ. Эний ч үдж байгаа ядарсан одоо шудраг усан дуртай монголчууд маш их хэлгэнж байна. Та нар бол мэдээ сонсоод тий. Одоо ард намын улсын дээр хүн бол өхөндөл асуулаач суудал дээр аминд нь хүртэл хөнгөж байгаа байхгүй. Энэ дээр бол одоо манай намууд бас тийм намууд дотор бас тий хүн биетэй монгол хүн байгаа бол энийг бодох ёстой. Бодох ёстой. Бид нар бол ямар нэгэн намын юмд орохгүй шүү дээ. Бид бол ерөөсөө ард түмэдгэл хамт ажиллана. Өөр юм байхгүй. Тэгэхээр Монголын ард түмэн бүлэглэлийн эрх шиг байх юм уу? Эх орны эрх шиг байх юм уу гэдгийг бас бодолцол ёстой энэ сонголт. Та бүхний сурталчилгаа хийгээ явж байгаад иргэд маань ямар байдлаар хандж байна? Дэмжиж бас одоо юу гэдгийг бүх талаараа одоо хандлагууд маань ямар зүйлүүдийг бас хэлж уламжилж байна. Ийм зүйлийг одоо өөрчлөх юмсан, ийм зүйлийг шинжлэх юмсан, энэ хүмүүсийг одоо яах вэ гэдэг юм. Тодорхой зүйлүүдийг бид одоо шууд эфирээр дамжуулаад хэлэх үү? Одоо би танай эфирт нэг факт хэлмээр байна. Одоо жишээлбэл манай Баянцүрт дүүргийн 28 дугаар хороонд 50 гаруй өрх сонгуульд орох эрхээ хаалгацсан байж. Тэнд нэгээс 3 жил амьдсан байна. Тэгээ одоо уг нь засаг захааны нэгжийн хуулиар бол хүн тэнд очиод суурьсан бол 180 хоногоос дээш тэр хүн ямар нэгэн засаг захааны нэгжид хамрагдаад тэнд байгаа бүх үйлдэлд оролцох ёстой шүү. Тэгтэл тэр хүмүүс одоо бүтэн 3 жил юунд ч орсорх. Одоо өнөөдөр байхгүй. Тэгээ би тэд нар надад асуудал тавьсан. Би сонгуулийн ерөнхий хороонд сонгох эрх хийлье гэж албан бичиг явуулсан чи ямар ч хугацаагүй. Зүгээр энийг судалж үзгээд бичиг явуулсан байж шүү. Одоо сонгогчд бол ерөөсө засаг даргынхаа дэргээд том дарга нарын дэргээд намуудын дэргээд бид надтай л уулзахаас имэж байгаа. Тийм учраас 20-20-ороо 40-ороо 50-араа зохион байгуулагдаж энэ тэнд байр болж надад дуудаж уулзгаж.
Тэд юу ярьж байгааг бол бид ерөөсөө өөрсдөө мөнгөнд, намд, сайхан үгэнд хууртаж их орн алдах гэж байгаа юм байна. Ойлголоо. Тийм учраас бас гомд биднээс урахгүй л гэдэг баталгаа гаргаад өгдөг. Таныг их хурд гаргалаа гэж үү? Та ер нь урахгүй шүү. Гэтэл баталгаа гар. За тэгвэл одоо биднэрт нэг сэтгэл онгомоор нэгсэн юм ярьцгааж. Та бол урахгүй баталгааг нь гаргаж. Би урахгүй баталгаа маш хангалттай гарч байна. Би урах ямар ч боломж байхгүй. Шаардлагач. Яагаад би урахгүй ёстой гэхээр би өр хүүхдүүдэд монголчуудад насан туршийг хараалгаж амьдрахыг хүсэхгүй байна. Тэ? Миний өр хүүхдүүдээр энэ ардхан бахарахгүй маа гэж зүгээр ингийн амьдрах боломжтой болох хэрэгтэй. Би бол одоо 22 жилийн өмнө ганцхан хүүхдтэй байхдаа сонгуульд энэ арчилд орж ирсэн бол би одоо 3 хүүхдтэй 2 зүй тэ. Тэгээ би хэний төлөө тэмцэж байгааг бид нэр хүүхдэд тодлоо тэмцэж. Хүн болгон өр хүүхдэд тодлоо, хүн болгон хойч үеийн хөдлөө тэмцдэг тэ. Тэр үүргэл би үүсэж байгаа Монгол хүн. Энэ миний зүгээр ажигласнаар энэ хүмүүстэй ярьж байхад нэг юм ажиглаж ин юу гэхээр энэ сонгуул их онцлог болох юм байна. Ерөөс одоо ингээ хүмүүстэй уулзаад явж байхад хоёр намд санал өгөхгүй гэсэн хүмүүс маш их байна. Хоёр намын одоо уулзалт цуглаан дээр очиж байгаа хүн маш цөөхөн байна. Тэгээ ерөөсөө хүмүүс нэг тийм итгэл алдарсан юм. Тэгээ яагаад энэ итгэл алдарсан гэдгээр намд хитрхи их хуурамч амлалт өгд юм. Одоо тэр сая 500 мянга гал одоо өнөөдөр манай ээж сая 500 мянга авч дуусаагүй л байгаа. 80 гарцсан өгшин. Тэр 80 гарцсан өгшнийг өнгөрсөн 8 онд тэгж хуурсан юм байна л да. Танд сая 500 мянган төгрөг өгнө та манай намын төлөө саналаа өг гэд. Тэгээ саналаа өгсөн. Өнөөдөр ч одоо 6 сарын 12 шүү дээ. Тэгэхэд сая 500 мянга байхгүй. Тэгсэн мөртлөө дахиад амлахдаа одоо сонгогдох юм бол таны цалин чинь сарын сая 300 мянга болно гэж ингэж амлаад байхаар энэ хүмүүс чи яаж итгэх юм бэ? Энэ бол зөвхөн нэг намаас биш. Энэ одоо ер нь Монголд бүх намуудын ачаан амлалт өгдөг, худлаа ярьдаг, тэрнээс хүмүүс залхацсан. Одоо бол хүмүүс өөр хүмүүсийг хайж байна. Тийм учраас энэ сонгуулиар би бол бие даагч нар маш их боломж байна гэж харж байгаа. Ард түмэн их дэмжихэд бэлэн байгаа. Бид нар бол өөрсдөө хүчээ нэгтгэхэд гараад их хурд гарах юм бол биднэрт ямар нэгэн намын ярих шиг бол хамаагүй. Бид нар намд уягдаж одоо албан тушаал гордож ямар нэгэн асуудлыг шийдэхгүй. Бид нар иргэдийн төлөөлөл болоод иргэд юу хүсэж байна? Тэрүүнийг бид нар дамжуулах л үүрэгтэй. Ийм зорилготой л бид нар орж ирж байгаа. Ийм зорилгоор ч бид нар ажиллана гэж бодож байна. Улсын хурал дээр 8-аас доошгүй одоо юу гэдэг бүлэг гишүүн байж бүлэг үүсдэг. Тэр магадгүй бие даагчид маань бүлэг үүсгэх төвшөнд хүрчих юм бол төрийн бодлогод хүчтэй оролцох боломжууд нэлээд бүрдэх юм л гэж хараад байна. Энэ дээр та хүмүүс ямар бодолтой байдаг? Үзэгчтэй хандаж бас юу хэлмээр вэ? Сонгогчдод Энэ дээр би нэг саналаа хэлчих. Одоо ерөөдөөсөө бие даагч гэдэг бол айгүй өгөрмөц статус л та. Энэ бол ямар нэгэн намд харьяалагдахгүй. Тухайн тойргоос ингээд өөрөө ард түмнийг төлөөлөд ганцаараа гарч ирж байгаа бие хүн те. Тэр ард түмнийг төлөөлж байгаа бие дааны дэвшигчийг одоо хамгийн түрүүнд одоо хууль тогтоох байгууллагад орлоо гэхэд хамгийн түрүүнд үг хэлдэг. Хамгийн түрүүнд саналаа хэлдэг. Хамгийн түрүүнд зарчмын зөрүүтэй саналаа хэлдэг те. Ийм байх тохиолдолд бие даагч нарын нэр хүнд бие даагч нарын хийх зүйл хууль тогтоох байгууллагууд бол асар ихэлтэй. Ягаад гэвэл тэд нар аль нэгэн намын нөлөөлөд байхгүй тий. Нам гэдэг чинь яг бид нар ийм бодлого барина гэж тухайн хүнийг ингээ бариад атгахчиж байгаа, баацчихж байгаа байхгүй. Тэр хүнд яг намын гишүүн болохоор тодорхой хэмжээний эрх чөлөө бол хязгаарлагдчихж байгаа. Яг наана бол манай намын бодлого гэдээ ярьж байгаа ч гэсэн цаана өөр бодолтой хүмүүс энэ нь буруу явж ин зөв явж ин гэдэг ялгаад л сууж байгаа шүү дээ. Одоо бие даагч нарын давуу тал бол тэрийг л бид нар сайн ашиглаж олон бие даагч гарвал бүлэг үүсч чадвал бид нар одоо яах вэ? Асуудлыг шийдвэрлэхэд бүрэн боломжтой болж байгаа. Бидний хувьд бол юм байна л. Би нэг одоо их хурлд орж зорилт бүлэгтээ орж байгаа тийм. Тэгэхээр зорилт бүлгийн маань цааталт одоо ард түмэн их орон одоо улсууд байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн эрх шийг хамгаалахын тулд бид яах ёстой вэ? Тэр бусдын нийгмэд л эрх идэлдэг байх ёстой. Яагаад гэвэл одоо сая манай нэр дэвшигч хэлээд бид нэр дэвшиг нэвшижээд бүлэг болж одоо энийг хамгаална гэдэг. Тэр шиг бидний шударгал байх ёстой. Шударгаар ард түмний төлөө тэр хүмүүсийн зорилт зүйлийн төлөө яв. Бид нэр өмнө одоо 22 жил одоо сонгуульд оролцлоо. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид төлөөлөөд мартаад их хуралд одоо олон төлөөлөгч нар гаргалаа шүү дээ. За бид таныг дэмжиж байна. Та бидэнтэй одоо ингээд батламжинд гарын үсэг зураад одоо ингээд бидний одоо төлөөлөл бол одоо их хурал сууд. Тэгээ бид маш олон гишүүд гаргасан. Гарсныхаа дараагаар яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний асуудал яриад
бидний асуудал шийдэгддэг. Гэтэл тэгмээргүй байна бид. Одоо өөрсдөө бие даа сурыг. Олон зүйлсэн жишгээр өөрсдөө бие хамгаалж сурыг. Өөрсдийнхөө одоо нийгмийг авч явах сурья л гэж хэлж байгаа. Тэрний хамт одоо маш олон ард түмэн байна. Бидний дагаад бас явна. Бид тэрний төлөө тэдний эрх шашгийн төлөө бид нар бас явж байгаа учраас тэр бол бүгд одоо энэ хэлгээр бүгд одоо бүлэг болно гэсэн үг л дээ. Та бүхний хэн нэг нь магадгүй улсын хурлын сонгуульд аль нэг намаас бүгдийн одоо томоохон жижиг гэлтгүй аль нэг намаас нэр дэвшиж оролцсон бол илүү боломж байсан юм шиг. Тэгж харж байгаа юу? Тэг харах боломж байна уу? Тэгж харах боломж байхгүй. Би түрүүн бас дахиад үгүй хэлье. Нам гэдэг бол жижиг эрх ашиг. Ая хорон ард түмэд бол том эрх ашиг. Монгол улсын тусгай захын өөр агуу штэ. Миний хувьд яагаад их хурлд орох гэж байна вэ гэхээр би их хурлд орж ганцхан зорилго байна. Монгол улсын төрийн түвшин хүн, хууль тогтоох дэд байгууллагт орсон хүн ингэж ажиллах ёстой маа гэдэг жишг тогтоохын тулд би орж байгаа. Ганцаарддаггүй юм байна, хүчдэггүйдгүй юм байна, тий? Энд болдгийм байна. Цаашид дөрөв энэ баасан шиг ийм л бие даагчдыг, ийм л их хурлын гишүүнтэй болж бай гэдэг ийм бодлогыг Монголын ард түмний тархинд нэг жишг болгоод тогтоож өгөх юмсан үлгэр жишээ ажил ийм байх ёстой байхгүй, ингэж хийх ёстой байхгүй гэдэг би ганц удаа харуулах юмсан гэсэн ийм л зорилгоо би бидэд мэдвч байгаа. Бие даагчдын бүлгийн асуудал бол хуулиар хориотой шүү дээ. Угаасаа манай одоо энэ саяны сонгуулийн хуульчин бол энэ бие дааж байгаа хүмүүсийг бол ер нь л их тийм хавчих юм хийсэн байна. За юу гэхээр бие дааж байгаа юм бол бүлэг байгуулах ёсгүй гэж. 10ч бай 20ч бай болохгүй гэж. Тэр нь хамаагүй. Бид нар бол бүлэгтэйч бай, бүлэггүйч бай, ганцаараач бай, хориулаач бай бид нар бол хийдэг юм хийгээл явуулч бодлогч өөр олонхын саналаар шийдвэр гаргадаг ш. Тэгэхэр хэцүү юм шүү. Наасаа гэж орцсон байла магадгүй 75 гишүүн өөр намууд, хоёр өөр намынх нэг гишүүн нь баасан ихч байлаа гэж бодоход хичнээн орилоо сая алтаа гишүүнийг юм ярьсан юм шүү. Би дагчдад боломж алгаа надаар бараг дуусах энэ төр гэсэн. Алтаа одоо би ирлээгээд орсон шүү дээ. Тэгээ одоо буцтаа би ганцаардаа гэж буцдаг шившгтэй байхгүй юу? Хин ганцаардаж хин тэгж ичмээр зураадаг бол өөрөө авилгал авдаг, өөрөө бүлэглэлтэй, ардаа даалгавартай, ёо одоо нэг данс юутай гэсэн үг байхгүй юу? Тийм цаана бариултай хүн гэсэн үг байхгүй юу? Яг шудраг хэлгээд. Яагаад би ганцаарч тустай юм? Монголын ард түмэн биш. Тэр их хурлаас чинь тойрог байсан тэрийг миний илж төлөөлөгч гэж явуулсан болохоос чи их хурл очоод дураараа авирж явуулах шүү дээ. Тийм учраас би бол ганцаардахгүй. Яагаад 75 хүний одоо амтан болтон базж болно шүү дээ. Монголын ард түмэн чинь байна шүү дээ. 700 мянган миний эсрэг явдсан байгаас 2 сарын натаа нийлнэ. Би яагаад бол ард түмний төлөө, нийтийн эрхшин төлөө, Монгол улсын тусгай захын төлөө дуу хоолой гаргана шүү дээ. Тэр шийдвэрийг гаргуулах шийдвэр гаргахад 75 нөхөр үзэл бодлоосоо Монголын язгуураас урвал би энэ 75 хүнийгээ татаж аваа. Эдрэгээ шаарддаг гэдэг асуудыг ард түмэнд тавина шүү дээ. Тэд нар дотор энэ 70 надаас осоо бас 75 дотор ямар ноцтой болж байна. Яа танаас урж байгаа биелчлээ шүү дээ. дотор нь юм чи. Тийм. Дотор нь юм чи шал өөр шүү дээ. Би бол гудамжинд байхдаа эдрэг илчиж чаддсан юм чинь дотор нь явахд бол би бараг л өстой нүцгэн биеийг харуулах юм боломж байх гэж харж байгаа шүү дээ. Тийм. Энэ удаад бол ганц бие даагч гарна гэж би ерөөс бодохгүй. Тийм. Энэ сонгуулиар энэ сонгуулиар бол маш олон бие даагч гарна. Зүгээр 10 байх уу 15 байх уу гэдэг асуудал яригдана өгөхөөс ганц 2 гэж тийм бол байхгүй. Үнэхээр одоо нийт хүмүүсийн ихэнх нь бүр 60-70% нь нам бус хүнийг сонгоно гэж байгаа. Тэгэхээр магадгүй миний зүгээр таамгаар сонссон нэг тоогоор 33 бие даагч байна гэдэг одоо нэг тийм хоосон тоо байгаа. Тэрнээс би бол дор хаяж 15 нь л гарна гэж бүр их итгэлтэй байгаа. Тэгээд одоо бидний бүрэлдэхүүнийг харалт энэ ч зөвхөн 4 ингээд төлөөл болоо сууж байна. Тэгэхэд бид дөрөөс 3 хүн хуульч мэрэгчлээ. Энэ бол их сайн одоо үзүүлэлт. Улсын их хурл хууль тогтоох байгууллага. Энэ л компани эзэдийн цуглуулга биш. Энэ бол улс төрийн намын дарга нарын сууж байдаг газар биш. Энэ бол хуульчдын суудаг газар. Энэ хуульчид эдийн засагт сууж энэ ч Монгол улсын эдийн засаг, Монгол улсын эрх зүйн тогтолцоог хийдэг газар. Тэгэхээр өнөөдөр та нар хараа л да нэр дэвшигчтэй ингээд харахад тэр компани тэр эзэн л гээд байгаа болохоос биш хуульч эдийн засагч гэсэн маш ховор шүү дээ. Намууд юу гэж ярьж байна? Бид нар Монголын хамгийн том нам, хамгийн одоо алдартай их одоо боловсон хүчинд. Тийм боловсон хүчинтэй бол тэр хуульчд нь хайжсан. Тийм боловсон хүчтэй бол тэр эдийн засагч нь хайжсан. Тэднийг гаргахгүй байгаа. Мөнгө байхгүй учраас эрхийг харчиж. Энэний эсрэг бол бид нар явж байна. Ингээд жилдээ тэр хууль эрх барих байгууллага гэдэг. Энэ хууль эрх барих байгууллага дотор бол бас хуулийн хүмүүс байх нь зүйтэй. Гэтэл тэр дотор нийгмийн бас нэг одоо бүлгийн төлөөлөл заавал байх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний оролцоог өгөөд бидний асуудал шийдэгдэхгүй гэдэг нь нэг зүүнсний байгууллагын том өрөө байв. Яагаад гэвэл одоо гэртээ хөвтөөд хүн одоо
схем амьдрал те амьсгалдаг аппаратанд орцсон мөртлөө тэр улсын парламентыг удирдах явж исэн тийм хөгжлийн бэрхшээлтэй галлантын хүн байна л да. Гэх мэтлэн бид нар энэ зүйл бол амьдрал байх ёстой зүйл юм аа. Бид энэ хүмүүс эрх ашиг хамгаалж иж би нийгмийг хөгжүүлэх ёстой. Эднийг ингээ хайж болохгүй. Хаян гэвэл эдгээр тэгэл одоо бидний нөгөө яриад байгаа бүх бүлэгч нь үүсээд нийгэм дэлхийд муу хэлэгдэл явах асуудал бол тэр хүмүүс эрх ашиг зөрчигдөж байгаа байхгүй. Тэгмээргүй байна бид нар тэгш хэрэгтэйгээр тэр хүн жоохон бэлтгэсэн болохоос хөдөлмөрийн чадваргүй болсон болохоос төрөө барилцаад явна. Тэр нийгмээ аваад явна. Тэр нийгмийн дотор байгаа тэр олон эцэгчүүдийн нуруунд дээр байгаа зовлонг бид нар хөнгөлдөг болъё тийм ээ. Бид нар даваад тэтгэвэр авч биш баймаар байна шүү дээ. Дандаа адилхан үнэтэй баялаг бүтээгч баймаар байна тийм ээ. Нийгэмд хамт тэгш оролцмоор байна гэж бид нар энэ зорилготой оролцож. Түүнээс төлөөлөл нь бас алмаар байна тийм учраас бид нар чинь хэлж байна. Бид юмыг авахдаа тэр дид бүтц гэдэг юм чинь ганцхан тэр хүн зориулагдаад байгаа зүйл юм биш юм аа. Тэр дид бүтц гэдэг чинь хүн болгонд хүртээмжтэй зүйл. Ахмад настан одоо нялх ноёд үг. Тэгээд тухайн улсын соёл технологиолдог байхгүй. Тэр соёл дид бүтц нь хичнээн сайхан гоё замтай байна. Хичнээн гоё байна. Та нар одоо зурагтаар гадаад явж үзвэл бүгд мэдж байгаа. Миний хувьд бол дэлхий бараг тойрцсон хот бүгдийг үз харсан. Тэр бүтцийг хийсэн учраас тэр ямар ч зовлонгүй байхгүй. Тийм бүгд хүний төлөө юм байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингэж амьдрмаар байна. Бидний нэг давхраг гарч ирэх гэж байгаа ч гэсэн тэр бүтээлийг хамтдаа бүтээе. Тэр дид бүтцийг гаргая. Тэр Евро стандарт, Аз стандартын тэр барилга байшингуудыг бариулъя. Тэр засгийн газар руу чинь хөгжлийн бэрхшээлтэй ордог шаттай, дивдтэй бол эрхчлөөгөө илэрхийлдэг бол. Альч дэлгүүрд одоо очиод нэг талх худалдаад авах чадваргүй биш хөгжлийн бэрхшээлт. Яаж дид бүтц байхгүй. А зүгээр төсгийн тэрийн ордонд очиод нэг бичиг өгөөд хүнтэй гишүүнтэй уулзах амарч боломж байхгүй. Орц байхгүй. Бид нар гадаадаас одоо гаднаас одоо хятадын бүх хятадын одоо хөгжлийн бэрхшээлт иргэдийн дараа одоо Динсапингийн хөө Димпо банк гэдэг хүнийг бид нэр Монголд урьж авчирал арга хэмжээ зохион байгуулалт засгийн газар руу орох гэсэн чинь орж болдгоо. Нөгөө байлгч байна. Тэгээ нөгөө хүн өөрөд орох чи миний эрхэн талдах гээд байна. Тэгж болохгүй. Чи над би чиний урилгаар ирсэн хүн болохоос биш. Би энэ байгууллагын төр энэ хүнд энэ над хүн төр над үйлчлэх ёстой гэх ингээ шаардлага тавиад идэг. Бид маш олон одоо гуйжиж одоо сонслын бэрхшээлтэй хүн дээр өргүүлж орж байгаа жишээ. А гэтэл Европын одоо бас ийм хөгжлийн бэрхшээлтэй хэрэгдэг хариуцдаг тийм том дипагийн хүн орж ирэл орох гэсэн бас болж болдог. Гэх мэтлэн ийм засгийн газар төрийн ордон маань хүртэл энэ олон улсны стандартууд хөгжөөгүй байна. Бид энийг бүтээж өгөх би болоогүй байхгүй. Зөвхөн өөрсдөө төлөө. Үнийхээ төлөө амьдрий. Нийгмийн төлөө л амьдрий гэж. Тэрнээс бид нар татвар авдаг нэг одоо хөгжлийн бэрхшээлээрээ дамжуулж тэтгэвэр аваад идэг. Тэтгэврийг одоо ингээд хатгааруулдаг дийн системийг болио гэж энд орж нийгэмтэйгээ зүтгэх гэдэг хамтдаа. Тийм тэгэхээр үзэгчтэй 360773 гэсэн шууд утсанд холбогдож та бүхэн одоо манай зочдтой холбоотой өнөөдрийн сэдвээр өөрөглөл улсын хурлын сонгуульд бие даа нэр дэвшин оролцож байгаа энэ одоо хүмүүстэй холбоотой холбогдуулан саналаа ирүүлж асуулт асууж болох юм. За одоогийн байдлаар бас ганц хоёр санал ирсэн байна. Ер нь монголчууд та бүхний дэмжиж байгаа гэсэн юм зүйл ирсэн байна. Тэгээ та бүхэн одоо манай 360773 гэсэн шууд утсанд холбогдож санал хүсэлтээ асуултаа бас тавьж болох юм. Зөвхөн олоо телевизээр хаар тоо хилцүүлэг мань үргэлжилж байна. Та бүхэн манай эфирийн 360773 шууд утсанд холбогдож манай зочдоос тодорхой асуултууд мөн одоо тавьж болох юм аа. Асуулт ирсэн байна. Хангул дүүргийн сонгогч байна. Улсын хурлын нэр хүндийг бизнесийн дэд байгууллага болгоод байгаа гишүүд улсын хурлд сонгогдох юм аа. Дараа нь засгийн газрын гишүүнээр дахин сонгогддог. Энэ систем буруу гэж боддог. Та бүхэн юу гэж бодож байна вэ гэсэн. Төрүүн таны ирсэн санаа байна тийм ээ. Яг түрүүний юм хэлдэг. Энэ бол яг уул нь бол Монгол нөгөө нэг бид нар 20 жил тэмцсэн тэмцэл байна. Үндсэн хуулиараа бид нар яг эрх зүйн онолоор бол зөв явсан шүү дээ. Гэтэл 2000 онд нөгөө дорцохын 70 өөрчлөлт гэдгийг нэг нь энэ болцсон байхгүй юу? Улсын их хурлын гишүүн маань засгийн газрын гишүүнийг давхар хийгээд байдаг. Тэгэхээр нөгөө хууль тогтоох байгууллага маань гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үүргийг холилдоод нөгөө хяналтаа тавьж ядгаа болждаг байхгүй юу? Энийг бол заавал энэ хоёрыг салгах хэрэгтэй. Энэ бол буруу. Гүн чи сүүлдээ бүр засгийн газрын гишүүнээс гадна хоёр сөрөг хүчин нам нь өөрөө одоо нийлж энэ ч одоо юу гэж байлаа. Хоорондоо суусна. За бидний яриа цааш үргэлжилж байгаа. Тэгэхээр одоо үзэгчдэд бие даа нэр дэвшигчд маань ямар мөрийн хөтөлбөр барьж орж байгаа вэ тийм ээ? Хэрв магадгүй улсын хурлын гишүүн болвол бид нар ямар бодлого зарчмуудыг хэрэгжүүлье гэж ингэж одоо тэр талаараа ярилцаж үзэгчдэд бас хүргэе тийм ээ. За би улс төрийн хүрээнд бол ер нь л алдагдсан газар булагдсан байлгаал буцааж авах төлөө л манлайлна.
Эдийн засгийн хүрээнд болохоор би эдийн засгийн тоо үзүүлэлтийг чанарын үзүүлэлтэнд шилжүүл. Чанаргүй эдийн засаг бол бидэд орт хэрэггүй. За Ахмад үе дээдэлсэн нийгмийн хүрээнд бол би Ахмад үеийн хөгжлийн бэрхшээлд иргэд хүүхэд залуучууд аль хэлийн ихтгэлтэй амьдрах тийм боломжийг болохын тулд би манлайлж ажиллана. За эргэцэн хүрээнд бол бид нар сэтгэл амгалан амьдрамаар байна. Тийм учраас ай хайлгүй авилгал одоо ямар нэгэн албан тушаалтанд дарамтгүйгээр баян хооснороо зааглахдаггүй тийм эв түнжинтэй эрүүл их гэж амьдрах тийм боломжийг бий болгоно гэж бодож байгаа. За бид нар бас 22 жилийн өмнө арчилсан нийгэм бол хүн төлөвлөлтөнд явж байгаа, дийлэнх явж байгаа нийгмийг сонгож авсан. Тийм учраас энэ арчилсан нийгэмд юу байх вэ? Ерөөсөө улс төрийн нөлөөллөөс л төрийн одоо энэ үйл ажиллагааг бид нар ангид байлгах хэрэгтэй. Би энийг л одоо бий болохын төлөө манлайлна. За хамгийн гол нь хүн бол ногоон байгальтайгаа байж иж амьдрна. Тийм учраас би экологийн хүрээнд бол ер нь экологи халдаа бодлого явуулсан бүх бодлого шийдвэрийн эсрэг явна. Тэр дундаа энэ алдагдсан одоо энэ лицензүүдийг бүгдийг хүчинг болгох юм явна. Яг бол би ойлгохдоо хэдэн үеэрээ хадгалж ирсэн өвгдүүдийн газар шорооны баялгийг бид лиценз хэлбэрээр идэх биш. Монголын ард түмэнд тархиндаа байгаа одоо чадвараа өөргөө одоо авьяас бэлгээ одоо соёлоо заншлаа маш хүүхдтэй Монгол ард түмэл энийг бид нар лиценз болгох хэрэгтэй. Харин энэ лицензээр амьдрнөхөөс газрын хэвлэлийн байдлыг лицензээр амьдрах бидэрт боломж байхгүй. 21-р зуунд монголчууд бид нар 2 дугаар апар болох ёсгүй. Бид нар тийм заяаг төрсөн хүмүүс биш. Зүгээр заяаг төрсөн хэдэн улсад бидний дээр суучаад 22 жил ингэж ичгүүгээр бидэрт хандсан юм чинь. Одоо 12-оос 16 онд энийг том лицензийг нь эдсэн намууд бол үлдсэний 4 жилд хурдтайгаар идчихээд 16-аас Монголын ард түмийг хаяад өөрсдөө алгуулах гэж байна. Тэр учраас Монголын ард түмийг эх оронтой үлдъя, шударгастай үлдъя, хүүхдүүдийн хооч ирээдүйдээ үлдъя л гэж бодвол 12 оны сонгуулиар бас арай бас асуудалд өөрөөр хандах хэрэгтэй. Сонгуул өгөхдөө бас хэдийгээр та мөнгө авсан байж болно. Та тэр намын гишүүнээр 60 гаруй жил явцсан байж болно. Гэхдээ хүн ирээдүйн төлөө амьдарч болохоос өнөөдрийн төлөө амьдардаггүй учраас сонгуульд одоо таны ухаалаг оролцоосоо л би бодод байгаа. Тийм учраас миний хөтөлбөр бол баялагтай, ашигтай, ахмад үе дээдлсэн, сэтгэл амгалан арчилтай ногоон байгальтай ийм л их оронтой болгоё гэсэн мөр хөтөлбөртэй. За таны хувьд. За би түрүүн мөр хөтөлбөрөөс хэлсэн Монгол улс бол одоо 54-т орноор гишүүн болоод орцсон. Хөгжлийн бэрхшээлт иргэдийн конвенцид бол энэ 50 заалтаар байж идэг. Тэр 50 конвенц маань өөрөө нэмэлт протоколтойгоо орцсон байгаа байхгүй. Конвенцийг даган орж байгаа улс орн бол нэмэлт протоколтой цөөхөн орд юм байна л да. Нэмэлт протоколын учир нь юу гэхээр сүүдрийн илтгэл бичдэг. Тэр нь хамгийн их ноцтой зүйл байт юм байна. Тийм учраас сүүдрийн илтгэл бичүүлэхгүйгээр дан конвенцэд нэгдэн орчдөг. Гэтэл манай конвенц бол протоколтойгоо орцсон маш хүчрэх тийм Монгол улсын хэмжээнд одоо 2 тийм захирлын конвенц байдаг л да. Нэг нь эрүүдэн байцаал шийдэх хуулийн конвенц, нэг нь хөгжлийн бэрхшээлт иргэдийн энэ конвенц хоёр. Энийг засгийн газар маань өнөөдөр Монгол улсын хуулиудад суугаагүй байгаа. Энийг Монгол улсын хуулиудад тохируулан суулгаж Монгол улсын хөрсөнд яг тэр жишгээр нь суулгах. Тэрэн дотор нийгмийн асуудал байж байна, боловсролын асуудал байж байна. Нийгмийн асуудал гэхэл хөгжлийн бэрхшээлт иргэдийн эрх зүйн орчин, хууль эрх зүйнүүд маш халуун тэтгэврийн холилдсон, дэндүү гарцсан байдаг. Тэрийг цомгохдохыг. Боловсролын асуудал гэхэл хөгжлийн бэрхшээлтийн хүмүүс сурч боловсрох, тэр хүмүүсийг боловсрохоос гадна тэжээврийн байдал байх гэдэг. Тэгэхээр бид нэр тэрийг болио. Бид нэр баялаг бүтээгч нар болъё. Төртэйг адилхан энэ боловсролыг бүтээгдэхүүнээ борлуулдаг улсууд болъё гэж. Соёл урлаг гэдэг ирэхэд тэдгээр хүмүүс нь бусдын нэгэн адил боловсрох, соёл урлагт оролцох хэрэгтэй, спортын том цогцлбор талбар байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлт иргэд нөхөн сэргээх тийм ямар ч заал спорт байхгүй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй тамирчид нэг газар ороод бэлтгэл хийх хэвдэл заалж байхгүй. Олддоггүй тэр. Яг нь энэ тэнд одоо хүмүүсийг гууж, хүмүүсийг дагаж явсараад амжилтанд хүрч байгаа нь бол тамирчдын даваа ясал та. Тэрийг бид нэр бий болгож өгье. Дээр нь энэ Монгол улс одоо уул уурхай ангиж амьдарч байгаа юм чинь энээс 1% ч гэсэн хөгжлийн бэрхшээлт ирдэг энэ юу зарцуулдаг болъё. Энийг нь зарцуулж энэ хүмүүсийг нь зөв тэгш хүмүүжлэлтэй боловсролтой юмтай болгож өгье гэдэг ийм систем рүү бид нар явж байгаа юм л да. Тэгээд дээр нь Монгол орн маань өөрийн орн байх хэвээр, хүний орн биш байх хэвээр, өөрсдөө дээр нь чөлөөтэй алхдаг байх хэвээр, цэвэр агаараар амьсгалдаг байх хэвээр. Энэ асуудлуудыг бид нэр боловсруулж орж ирж байгаа юм. За миний мөрөө хөтөлбөр чи одоо их өргөн хүрээтэй асуудлуудыг хамарсан байгаа. Нийтдээ бол 8 зүйлийг тусгасан байгаа. За тэрний нэг нь болохоор энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо байгаа. Одоо бид нар эмнэлэгт үзүүлэх гээл очиход заавал ямар нэгэн байдлаар мөнгө төлөөлөд эмээ авахд бид нар одоо уул нь бол эмнэлэгт үзүүлэхтэй ч тэр эмийн санд очиод үйлчлүүлэхтэй ч тэр биднээс эрүүл мэндийн карт үржигтаад биднээс тэр эрүүл мэндийн картанд
одоо тэр 100% хөнгөлөгддөг юм байдаг төрөөс 50% хөнгөлөлттэй ч юм байдаг шүү дээ. Тэр чинь жирийн иргэдүүд мэдэхгүй байхгүй юу? Тэр чинь засгийн газар энэ нь ийм хөнгөлөлттэй, энэ нь 65% хөнгөлөлттэй. Ингээд яг автоматар уншигддаг юм захим системд оруулах хэрэгтэй байхгүй юу? Энийг хийх хэрэгтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоон дээр. Тэтгэврийн даатгал дээр бол бид нар одоо 20-30 жил тэтгэврийн даатгал төлчөөд одоо бид нар хойч үедээ тэрийг өв залгамжлуулж чадахгүй шүү дээ. Яг хүн ямар нэгэн тохиолдолд нас орлоо гэхэд 100 мянга оршуулгын мөнгө өгөөл тэгээд тэр үлдсэн мөнгийг уус хэрэглээд байгаа байхгүй. Гэтэл тэр чинь баасангийн мөнх цэцгийн 30 жил хөдөлмөрлсөн мөнгө үр хөвгөтөд нь үлдэх хэрэгтэй байхгүй. Энийг л өөрчлөх хэрэгтэй юм да. Тэгээд тэр дэд үтсийн асуудал дээр бол би нэлээд бас их санал бодолтой явдаг. Одоо жишээ нь хин Баатарч угаа яриалаа шүү дээ. Одоо ингээд биднэрт явах зам нь байхгүй байна гэд. Үнэхээр явах зам нь байхгүй байна. Хоёрдугаартын шуудангийн үйлчлэг нь байхгүй байна. Одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь өөрөө очиод банкндаа үйлчлүүлдэг, өөрөө очиод шуудандаа үйлчлүүлдэг. Дэлгүүрээс очиод хувцас авахд тэр лангуу нүртлээ наамхан те ингээд өөрөө чөлөөтэй ингээд эргүүлээд үзэх боломжтой. Банкных нь ингээд үйлчлэгээ тавсан нь юм наамхан тийм тусгай зорилготой. Энэ чинь л одоо дид бүтц шүү дээ. Тэрнээс иш одоо Монголыг баруун зүүнтэй холбоно гэж ярьдгийг л дид бүтц гэж ойлгож болохгүй байхгүй. За миний хувьд тавьж байгаа зорилтуудаас улс төрийн хүрээнд л хамгийн чухал зорилт зүгээр миний харж байгаагаар одоо нэг хувилддаг намаар бамбай хийж буруу хийсэн юм а бамбайлж хамгаалдаг. Тэгээд нэг юм шудраг бас нэг юм гараад байдаг. Энүүнд ард түмний хяналт байх хэрэгтэй. Иргэдийн хяналт байх хэрэгтэй. Энүүнийг та нар болохгүй, та нар ингэж одоо хувилдаж, ингэж одоо худал хуурмаг зүйлээ нууж болохгүй гэдгийг хэлдэг хүн байх хэрэгтэй. Нэг биш нэлээд хэдэн хүн байх хэрэгтэй. Тэгжээж энэ хоёр нам төлөвчлөн жоохон зүв явж магтгүй. Түүнээс бид нар зүгээр орхичоод холоос хараад байх юм бол энэ намын төлөвшөлт маш буруу явж байгаа. Тэгээд энэ сүүлдээ бүр нам нь юм хэдэн мөнгөтэй хүний тоглоом болж байгаа. Тэгэхээр бид нар зүгээр харж суух ёсгүй. Иргэд бол өөрсдийнхээ эрх ашиг өөрсдөө л хамгаална. Бидний эрх ашиг тэр бумаар хэмжигддэг мөнгөтэй хүн хамгаална гэж байхгүй. Тэр хүн өөрийнхөө мөнгийг л хамгаалахыг бодохоос тэр их хотын баасангийн эрх ашиг тэнцээ явж тэр хүнд ер нь нэг их тийм мэдэхгүй тийм ээ. Одоо тэр иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн проблем одоо тэр хүнтэй хүнд ер нь ямар амаа. Тэгэхээр энэ үднээсээ бид нар хяналттай хөөргөр орох ёстой. Хоёрдугаарт төрд орохоор л тэр хүнтэй болчихдог. Одоо тэр бол маш олон жишээ байгаа шүү дээ. Айгаа тэрнийг хилдэггүй төрөөс төрсөн тэр хүнтэй гэл тийм ээ. Тойруулаад одоо шууд л хэлэх хэрэгтэй шүү дээ. Хулгай хийсэн хүн бол хулгайч. Хулгайчийг бол хулгайч л гэж хэлэх хэрэгтэй. Худлаа ярьсан хүн бол худалч. Тэрүүний нүүрэндээ нь хилж явах хэрэгтэй. Та нар худлаа ярьдаг, та нар худалч гэж. Тэгэж хэлж чадахгүй байна шүү дээ. Тэрүүнийг хэлэх ёстой хүмүүс нь иргэд дундаасаа л гарах ёстой. Тэр үднээсээ бид нар одоо улс төрд орох юм бол биднэрт хийх юм зөндөө байна. За гурав дахь нь бол төрийн албыг. За одоо ингээд сонгуул явна. Сонгуул яваад дуусна. Тэгээд засгийн газар байгуулахад жинхэнэ нөгөө бялуу хуваана гэдэг юм эхлэн шүү дээ. Одоо нөгөө нэг албан тушаалаа одоо хуваарлж одоо тийм ээ одоо бялуугаа хувааж өгнө шүү дээ. Хамгийн одоо амттай том хэсгийн тэрүүнд тийм ээ тэр бүлэглэлд энэ бүлэглэл. Энүүн дээр бие даагчид хяналт тавих хэрэгтэй. Тэр одоо жишээлбэл тэрийн сайдаар тавьж байгаа хүн мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Тэр айл намынхан ч нэг их чухал биш, мөнгө хөрөнгөнж чухал биш. Тэр хүн ядаж тэр салбартаа ажилласан боловсролтой тэр чиглэлийн мэрэгжилтэй хүн байх хэрэгтэй. Тэгэхгүй зөв энэ манай намын одоо тийм намын тэрүүнийхэн дарга байгаа юм тийм учраас бид нар улс төрийн албан тушаал учраас тэр биш. Энүүнийг эсэргүүцэн. Ийм томилгоог бол хийлэхгүй. Батлан хамгаалахын сайд гэхэд дор хаяж цэргийн алба хаасан, батлан хамгаалахын доотлон 20-30 жилээ бай гэхэд 5-10 жил ажилласан цэргийн цолтой ийм хүн эрхээш хоёр намаас би гарах байх гэж боддог. Намууд нь гарахгүй байгаа байхгүй. Гарах гэдэг шаардлагыг бид нарт тавих хэрэгтэй. За эдийн засгийн хүрээнд л яг хамгийн гол миний зүгээр харж байгаа асуудал улс төрийн дарамт гэж юм байдаг юм байна бизнесүүдэд. Би том бизнесүүдтэй чирлээ, дунд зэрэгхэнтэй чирлээ, бүр сумын төв дээр байгаа жижигхэн түүцийн зөвшөөрөлтөй үнэтэй ширлээ. Намаас дарамталдаг. За чамайг одоо манай намайг дэмжихгүй ч гэдэм одоо ингэх юм бол наад бизнесийн лицензтэй чи яриа шүү гэдэг.
Тэгээд нөгөө хүн хуйлаад гуугаад мөнгөө бариад намд очно. Энүүнийг бол боливлнаа. Энүүнийг бол зогсооноо. Хэрвээ ийм хүмүүс ийм улс төрчид байдаг, ийм нам байдаг бол одоо иргэдийн төлөөл болсон бие даагчтай ирж хэлээ. Бид нар одоо Баасан ч бай тийм, Баатар ч бай, Инх хот ч бай тийм ээ. Бид нар нийлээд энэний чинь бол зогсоож чадна. Зогсооч гэсэн. Тэгэхээр ч одоо иргэний нийгэм байгуулж байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө намын нийгэмд орцсон, мөнгөдөнгүүдийн нийгэмд орцсон, бүх юм хараа хяналтанд орцоод ийм юм болчиход байна. Тэгэхээр засаг захааны нэгжийн нийт төвшөлт бол иргэд дотроос л шүү дээ. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга хэн байхыг иргэд л гаргах хэрэгтэй. Тэрээс нам дээрээс нь аваачаад агаараас нэг 3 дүү цэцэг тавьчихвал тийм өөрөөсөө намаас авслаад тэрийг доороо иргэд рүү нэгс нэг үзэг нь халддаггүй. Ийм байдаг бид нар арилгах хэрэгтэй байхгүй юу? За асуултууд ирсэн байна үзэгчдээс маань. За би данаар төшиж байгаа хүмүүс талархаж байна. Та бүхэн битгий худлаа ирээрэй гэсэн байна. За Баасанд баяр хүргэе. Янжин лам багш нь байна гэсэн байна. За баярлалаа. Нэг тойрог 3 бие даагч байна гэдэг бүтэхгүй юм шүү гэсэн байна. Та бүхэн манай ялангуяа Хангул дүүргийн 3-тай. Баянзүрхийн 3-тай холбогдуулж хэлж байна. Манай Баянзүрх дүүрэг бол 3 мандат уулна шүү дээ. Тийм тэгэхээр бид гурыг одоо бүртгэхгүй гэдэг санаа бид гур бол орохгүй байна. Бид гур бол зүгээр монголчууд яаж ив тангартай байх хэрэгтэй гэдэг бид гур бол хоорондоо өрсөлдөхгүй. Уг нь бол өрсөлдөгч байгаа гэдэг. Тэр нам дотор өрсөлдөд энэ намууд хоорондоо эрхэмлэг гаргаж ирсэн. Бид нар бол шударгасны төлөө хүний эрхийн төлөө ингээд гурлаа эр зэрэг гаргаад ирж байгаа учраас бид гур бол бие биенээ үзээ ядахгүй өрсөлдөхгүй байна шүү дээ. Анханаас нь хэлэхэд яваалаа. Ядаж та гурав нэг нэгээ гаргахад бэлэн байгаа юу гэсэн байна. Бэлэн шүү дээ. Бэлэн байлгүй. За дараа нь гэсэн байна. Нэр дэвшигчд маань улсын хурал сонгогдоод юм хийн гэдэг байх юм аа. Санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ? Улсын хурал сонгогдсон оноо хийх боломжууд хязгаарлагдсан шүү дээ гэсэн байна. За энэ хязгаарлагдуулыг түрүү бол ярьсан тийм ээ. А зүгээр санхүүжил хаанаас авч байгаа вэ гэдэг. За одоо жишээлбэл тэнд миний хаан байхны данс шүү. Би даны дэвш Баасын данс. Энд одоо би 100 төгрөгөөс эхлээл хүмүүсээ санд юм гэж. Тэгээд 100 төгрөг гэдэг бол тэр хүнээ хариуцлага өгч гэсэн. Би буцаа тэр хүнд 100 төгрөгийнх нь хариуцлагыг барихтаа шударгаас тэр хүний хашийн төлөө хариу барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энд би даны дэвшигчийг бол одоо боломжгүй штэ гэдэг нэг өмнөх 22 жил боломжгүй байснаар л хүмүүс хараад байна. Бас боломжтой байж болох юм аа гэдэг сонгохоос энэ сонгогчдыг хараач ээ гэдгийг одоо хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас гарсан хойно болдог байсан юм байна. Болгодгүй байжээ. Болдог байсныг эдгээр харуулчлаа гэдэг тийм л юм бид нар бас дэвшил тавиад байгаа гэдгийг би дагаад гарсан хүн чи одоо тэр хууль санаачлах эрхээ эдлэх хэрэгтэй шүү дээ. Хуулийг санаачлах хэрэгтэй, хуралдаа суух хэрэгтэй. Тэр чинь хийх ажил шүү дээ. Тэрнээс хуралдаа ирэхгүй байж байгаа л надад боломж байсангүй гэдэг ярихад. Баатар жоор бас энд андын данс. Би бол андын данс бас нээсэн байгаа. Яагаад гэвэл энэ таахан зорилт бүлэг гэхээр сойлгож байгаа юм тийм ээ. Бид өнөөдөр өөрсдийнхөө эрх ашиг 4 жилд нэг удаа эрхээ хамгаалуулах ганц сонгуул маань л юм. Энэ эрхээ хамгаалуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдүүд бүгд бид нийлээд энэ эрхээ хамгаалдаг нэг хүнтэй болчих юм бол нэг судалтай болчих юм бол энэ үл бидний ирээдүйн амьдрал. Одоо энэ 12 он бол бидэнд хамгийн чухал хамгийн одоо шийдвэр гаргах хамгийн чухал үе. А үүнээс хойш 16 онд одоо эдонд бол байхгүй бид хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ хамгийн боломжтой үе энэ 12 он юм аа. Тийм учраас бид одоо олон улсын жишгээр төлөөлөлтөй болох бол бидний л эрхийн асуудал. Бид өнөөдөр сонгуулиа өөрсдөө зөв сонголт хийж одоо суудлаад олж авч чадах юм бол бидний нийгмийн асуудал, бидний оролцоо маш хэрэгтэй болчих. А тэгэхгүй бид өөрсдөө л дэмжиж чад өөрсдөө тойрог болж чаддаггүй юм бол дараа нь бид нэр хаа нэгэн хууль халамжийг хуулж гарсан бай, нийгмийн одоо хөгжлийн бэрхшээлийн нийгмийн хуулж гарсан бай. Тэнд бид эрх шиг бүрэн хөндөөгөө дутуулаад одоо бидний оролцоо байхгүй учраас бүх юм гардаггүй. Саяхан хүртэл одоо энэ халамжийн хууль шинжлэгдэхэд бид нэр маш их олон саналыг одоо шинээр оруулсан шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд маш их хаягдсан байсан. Нөгөө хуулиас аваад нөгөө хуулиндаа хийчихтэй энэ амьдралгүй хууль хийж байгаа байхгүй. А гэтэл энэ асуудлыг манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, манай хөгжлийн хараагүй иргэдийн үндэсний холбоо, сонслын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо бид нэгдэж ийж энэ өнөөдөр энэ бидний тухай гарсан халамжийн хууль биш байна гэдгийг бүр жагсна гэж хэлж ийж энийг хойшлуулад дахиж энэ заалтуудаа оруулсан. А гэхдээ зарим бүлгүүд бол ороогүй, зорилттой бүлгүүд жоохон орсон. Гэхдээ энэ хангалттай хууль бол биш. Тийм учраас бид энэ хуулийг зөв болгодог байлаа. Халамжийн хууль маань байх хэвээр нийгмийн даатгалын хууль маань зөв байх хэвээр. Чи одоо түрүү хэлж л дээ. Энэ нийгмийн даатгалын хөгжлийн одоо бэрхшээлтэй хүний
Нас эрүүл мэндийн даал төр даанал гэдэг. Өө бид ч очингууд л одоо тамга дараал ингээл за төр даачаа. Гэтэл яг тэрүүгээр очиод эмчид үзүүлэхээр зэрэг 30 мянган төгрөгийн шинжилгээ хийгээд босна байхгүй. Тэгээ босна төлбөр төр даана гэж байгаа юм бол тэр нь бүгдийг дагаад ирсэн байна шүү дээ. Яг төр энийг өөрийнхөө мэдээлэл тав. За манай хоёр нэр дэвшигчийн хувьд одоо мөрөг хэлбэртэй холбоотой мөн одоо данс энэ төр байгаа бол хэлж байна. Бид хоёр одоо бичиж ирж амжаагүй. Энэ одоо томруулж харуулж болох. Хэлчихвэл одоо манай үдшил цаасаа гаргаад бас За тэгээд мөнгө цэцэг нэр дэвшигчийг за инхтер нэр дэвшигч хоёрыг одоо дансаар инх хот нэр дэвшигч дансаар нэр бэлдээд байж байгаа гэж. За таны хувьд. за тэгээ дансаа хэлэх юм уу тэгээ. За тэгээ хаан банк хасны дугаар нь 57 53 56 22 63 гэдэг юм данс байгаа. За Инх бат минийх болохоор голомт банкны 210 500 8159 гэсэн ийм данстай байгаа. Зүгээр эн чинь хэлэхэд намайг дэмжиж 5000 100000 төгрөгийн одоо их дэмжлэг үзүүлж байгаа хүмүүст их баярлж байна. Энэ гол төлөв миний таньдаг хүмүүс, найз нөхөд, нэг ангийнхан тийм ээ ийм хүмүүс байгаа. Тэгвэл хандив бол багтахгүй. Зүгээр би түрүүн хэлсэн өөрийнхөө дансныхаа юуг бол улсын ардын хурлын депутатуудад сайн нэг 70 сая төгрөг өгсөн байрны мөнгө гэж одоо тэр үндсэн хууль баталцаж байсан гэдэг. Тэрүүнээс би 15 саяыг одоо үндсэндээ гэрүүлээсэ гэсэн үг штэ аваад энэ сонгуул зарцуулж байгаа юм. За тэгвэл би энэнд л хармын сэтгэл байхгүй байна. Яагаад гэвэл энэ одоо сонгуулаар нэгч байтугай бие даагч гарч чадах юм бол миний энэ оруулсан хөрөнгө оруулалт бол маш сайн хөрөнгө оруулалт. Энэ одоо мессежийг одоо энэ өнөөдрийн телевиз за энэ ялдамд одоо энэ оллоо телевиз нэг бол би одоо их баярлж байна. Яагаад бол энэ хэдэн бие даагч нарыг урьж авчираад тийм ээ. Энд ч бид нарт бололцоо олгоод бас бололцооны үнээр ингэж яриулж яваад бол бид нар энэ л бас нэг ёсны хандив тийм ээ. Тэгээ бидний ингэж дэмжиж байгаа. Дэмжиж байгаа учраас их одоо баярлж байна. Тэгээд бид нар бол иргэдийн үндсэндээ дэмжлэгээр л явна. Бид нарт одоо ийм хүмүүс зөндөө ярьж байна. За би тийм ч үнгүй хийгээд өгье. Би нэг хэдэн юм олшруулад өгье. Ийм дэмжлэгээр бид нар бол бараг цөмөр явж байна. Чинь тараагаад өгье. Тараагаад. Бензин машинаар бидний юмчид дандаа өнгөөгөл хүмүүс сэтгэлээр хийж байгаа. Сэтгэлээр биш хүн хэдэн төгрөг өгөх гэж байгаа байхгүй. Бид нар бол мөнгөөр хийхгүй. Заасан нөхөр харсан юм болгоны ард заавал нэг ашиг сонирхол байдаг. Бидний ард бол сэтгэл зүрх байгаа. Энэ сэтгэл зүрхийн ард бол манай Монгол улсын хонцоо байгаа. Тийм. Би бол одоо Хинхээ аймгийн нутгийн зөвлөлд тусалж байна. Ахмадууд маань одонтой эзэм ахмад аждаг. Миний масал бас сайн л дээ. Надад ч одоо би өөрөө доронтын ээж маань хинтийг хинтийн дадлынхан, доронт бяндрынхан бүгд энэ манай баян зүрхтүүд байгаа тэр хүмүүс бүгд сэтгэлээр хүмүүн яамал болох юмээ хэлээрээ бид нэр сонгуулийн үеийн дэмжээнд туслая. Ямар ч юм монголчуудын маань сайхан сэтгэлээрээ хүн чанар бас байгаа юм харж болохоор. Ер нь бол одоо чиний цэвүүн цаг нийгэм чи хүний хүмүүс чанар хүн чанар улам бүр холдчихлаа гэж ингэж одоо ярьдаг ямар ч үгүй юм байна. Яа л гэж Монгол ардам тийм хөлдөжөөгүй шүү дээ. Дорд нутгийн. За асуултууд маань ирсэн байна үзэгчдээс. За баасан хичээс асуусан байна. Төрд удам залгамжлан одоо орж ирж байгаа явдал газар авлаа. Энийг юу гэж ойлгож байна гэсэн. Тийм Монгол улсын төрийг барилдсан гэдэг бол нийтийн шинжилгээ байна гэсэн үг шүү дээ. Тэрээс гэр бүлийн ашиг сонирхлыг өргөжлүүлэн барина гэдэг бол одоо аавын хүү аавын охин л энэ бол өрхөрийн асуудал. Тэгэхээр өрхөөс төр бүртдэг Монгол улс бүртдэг байтал өрхийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхлын дээр гарна гэдэг бол энэ асар том гажуудал. Ах нь өнгөрчүүд дүүн гардаг, нөхөр өнгөрчүүд гэргийн гардаг, аав өнгөрчүүд хүүн гардаг тийм. Энэ бол бид нар хаант яс биш. Энэ бол хаант ясны. Бид нар бол хийхгүй эргцүүд өстэй. Иргэний нийгэмд амьдарч байгаа иргэдийн төлөөллийг гаргадаг ийм байгаль учраас энэ одоо бид нар дахин шүтэх үзэл нэг намын ноёрхлыг одоо бас хүний тархинаас алийг байгаа шинж Монголын ард түмэн бас бодож байгаа ба. Дахиж бид нар ингэж нөхөр нь байхгүй л эхнэрийг гаргадаг, дүү нь байхгүй л ахыг гаргадаг, ах нь байхгүй дүүг нь гаргадаг ийм хаант ёсоос салъя. Нийтийн эрхшийн төлөө хэн өөрийгөө зөвлөлт гаргаж чадчихээн тэр хүн л таны төлөө явна. Тэрээс өөрийнхөө төлөө гэрүүлэхээ төлөө явдаг хүмүүс Монгол улсын нийтийн ашигт төлөө явж чадахгүй л гэдгийг манай сонгогчид хатуу болох хэрэгтэй гэж хэлмээр байна. За мөн танаас асуусан байна. Хүний хөгжлийн мөнгө энэ сард өгөхгүй гинэ. Сонгуул дуусны дараа өгнө гэж байна. Тиймээс Ваасангой ахмадуудынхаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Ахмадуудаа орой л энэ мөнгийг авч өгөх хэрэгтэй байна. Сонгуулийн дараа бодлоо болно шүү дээ гэсэн байна. За манай Монголын ахмадын чөлөөнд толгойн ахмадууд болохоор энэ сая төгрөгөнд бол нэг худлаа гэдэг бол анх зарлж яхад мэдгэжсэн нэгдгээд хоёрдоос одоо өгч одоо хэдхэн цаас бол энэ эх орныг худалдаж байгаа
Монгол улсыг ламбард нь тавьж байгаа юм. Ламбардсан шүү дээ. Тэгэхээр Монгол улсыг ламбард нь тавьсан мөнгө бид нар авах гэдэг шаардлага байхгүй. Яг л бид нар ламбард бол асар өндөр хүүтэй байдаг. Тийм ээ. А дээрэс нь манай Монгол улсын газар шуурд бол гадаадын хөрөнгө оруулагчдын том мабуудын одоо ашиг сонирхол ороод ирсэн. Тэр дундаа энэ ягаан нар бичсэн энэ лицензийн дотор дийлхийн урд хятадын ашиг сонирхол асархуулсан байна. Тийм ч учраас өнөөдөр хятад Монгол улсад цагдаа энд зодж байна. Тийм ээ. Залуучууд энд зодж байна. Одоо сүүлдээ бүр хүүхдүүдийг зодж эхэлж шүү дээ. Тэгэхээр Монголын хорондаанууд том дарга нар бол хятадыг зөвхөн дор өмөрөд авалчдаг. Би одоо өөрөө бүр үйлдэл нь мэднэ. Энэ хүн зодсон 3 хожээгээ Сүхбаатар дүүргийн цагдаад авч л өгсөн чинь маргааш үлийн нэрэл Монгол хүний овг нэртэй пассворд орчод хорондоо хүмүүс авч. Тэгэхээр энэ бол Монгол хэн амьдарч байгаа юм бэ? Монголын төр хэний л амьдарч байгаа юм бэ? Энэ бол миний анхаарлыг маш татдаг. За Фердинанд гэдэг хүн бол 2003 оны 4 сарын 13-ны өдөр олон улсын уул уурхай хурал дээр хэлэхдээ би бол хятадын эмийг Монгол хятадын биш газараас олж авсан гэж ойлгох анх зарлж ирсэн шүү дээ. Тийм бол маш нөхцөлтэй. Тэгээд тэг зарлчаад байхад өнөөдөр манай монголчууд ингэ анзаардаггүй. Өнөөдөр монголчууд оюун толгой ихээр зөвхөн тэр өмнө говь гэж бодож байгаа. Үгүй. Оюун толгой гэдэг нь увсадч байна, баян онгорч байна, завхандч байна, дорн говьч байна. 90,000 км нутаг дэвсгэрийг эзэмшиж байгаа. Оюун толгой гэдэг том вантус байна. Энийг би илчил тавина. Энэ вантусыг Монголын язгуурын эсрэг явж байгаа газар шоргийн үе төмөөр ухаж байгаа хойч үеийн энэ амьдралыг ингэж цөлмж байгаа энэ асуудлыг бол таслан зогсоо. За та бүхнийг энэ уулзалт хийж одоо тийм ээ сурталчилгаагаа явуулж байгаа үед чинь бас аль болох намууд маань хүмүүсийг эсвэл одоо юу гэдэг төрийн байгууллагууд та бүхний үйл ажиллагааг хуулиар дэмжих ёстой шүү дээ бүх. Тэгэл одоо дэмжихгүй байхын уриалга эсвэл одоо хүмүүст ямар нэгэн дарамт төрүүлэх та бүхний цуглааныг одоо юу гэдэг зохион байгуулахгүй байх тал дээр анхаарах ийм явдлууд бас гарч байгаа юу юм бол талаар одоо ямар бодолтой байгаа вэ? Одоогийн байдлаар бол яг одоо улаан цамт гэсэн бас алгаа үнээмийг үнээр нь хэлэх хэрэгтэй. Зүгээр хуультай холбоотой тийм бэрхшээлүүд л гарч байгаа. Тэр бол тэр одоо албан тушаалтны хийж байгаа юм биш, хуулинд тийм бичсэн байна. Жишээлбэл сая би нэр дэвшээд 2000 гаруй хүнээ одоо гарын үсэг намайг дэмцэн гарын үсэг байсан л да. Тэгээд 1500-ыг нь торгийн хоронд өгсөн. Тэгэхэд миний зүгээр нэг гайхсан зүйл ихээр тэр 1500 намайг дэмцэн хүн болгон л уцаар ярьсан байгаа. Гэрт нь бүр очсон байгаа. Тэгээд нэг хүрчлэн уулзаж асуусан байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг хэмжээний л зүгээр юу л да. Одоо юу гэдгийг бэрхшээл гэдэг юм уу одоо тийм ээ шалгах ёстой. Тэгээд хуулийн тэм зал бий. Тэгтээ төвөрчилж хийж байна. Тэгэл яг гих мэтийн ингээд ийм жижиг юм бий л да. Түүнээс яг учиргүй яг өнөөдөр одоо оруулахгүй ч гэдэм дэмжихгүй. Ер нь бас нэг хэлэхэд манай төрийн албан нэг үеигээ бодвол бас сайжирсан байна. Тэр нэг бол би бас гадаад байж нэрсэн хүнүүд бас хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Төрийн албанд байгаа хүмүүс бид нар төрийн албан хаагч, улс төрийн албан хаагч биш гэдэг энэ ойлголт бол бас нилээдгүй хэмжээнд одоо дэлгэрсэн байна. Ажихын тэр сонгуулийн яг сүүлийн одоо нэг санал хураах явцад өөрчлөгддөг гэж их олон надад хэлж байгаа л да. Тэнцээ хэцүү юм болдог шүү. Тэр энэ жил бол гайгүй байх магадaltaй гэж би зүгээр итгэж байгаа. Энэ итгэлээрээ л явж байгаа. Түрүүн тэр хүн асуусан байна л да. Баасан гоохос тэ Ахмад одоо 21 одоо хөвөллөө гэдэг. Энэ бол одоо Баасангүй Даганбаатаргүй үйлдвэрсний хөвлийн те. Энэ хүмүүсийн тэмцэж олж ирсэн бас том тэмцэл шүү дээ. Энийг одоо манай Ахмадууд үргэлж боддог байх гэж боддог. Түүнийг дагаад одоо манай хөгжлийн бэрхшээлд хэрэгжижсэн бас их том тийм одоо юм хуулинд заалтууд орж ирсэн. Тийм учраас бид нэр одоо Баасангүй бүтээл үйлдвэртний хөвлийн одоо бүтээлүүдийг маш үнэлж явдаг. Саяхан одоо Ганбаатаргүйгаас бас надад мэдчилгээ ирсэн. Тэрнийхөр за Баатраа чи бол хийх ёстой юм хийж чинь шүү. Чи спорт бол нэг зүйлийн асуудал. Цааш хүн спортод дуусаад нийгэм төлөвлөлтөг байх хэрэгтэй. Чи энэ олон хүмүүсийн одоо манлал болж байгаагийн хувьд бол одоо энэ хүмүүсийн хөдлөө явах нь зүйтэй гэж Ганбаатаргаас хэлсэн байсан. Тийм ч учраас Ганбаатар бол Монголын одоо маш олон хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн асуудал төрөлтэй маш үзэлцдэг тийм том байгууллага шүү дээ. Баасангүй маань бас Ахмадуудаа төлөөлөл маш хүздэг. Тийм улсуудтай би бас нэг дор ингэж хамтарт нэг удаа сонгуульд би дааж оролцож байгаадаа маш баярлж байгаа. Тийм учраас танд улан одоо Ганбаатаргуудаа бас амжилт хүсье. Асуултууд ирсэн байна. За Аллаа гэдэг телевизэд чин сэтгэлээсээ баярлалаа. Бусад телевиз та бүхэнд Аллаа шиг ийм боломжууд олгож байгаа юу гэсэн зүгээр энд бол бид ямар нэгэн байдлаар
асуудлыг тэр дундаа нэр дэвшигчдийн олон телевизэн тэнцвэртэй байдлаар мэдээж та бүхэнд бусад одоо телевиз чиг намуу чиг юм том боломж байхгүй учраас аль болох хамгийн байж болох тэр хөнгөлөлтөө ийм одоо байдлаар иргэнийхээ дуу хоолойг бие дааны нэр дэвшигчдийн дуу хоолойг хүргэе гэж ингэж одоо бас орсон байж байгаа. Тэгээд бусад телевизүүд ямар байгааг би бас мэдгүй. За бусдын ч яг би тэр арилжааны телевизэн төрөнд холноод хэлэх үндэ алга. Хамгийн гол нь Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. Монголын үндэсний радио телевиз бие даагчдын дундаа татвар төлөгчдөөс явж байгаа телевизүүд. Тэр одоо биднээс ятгахнаа бүх бие даагчдыг 20 минут өссөн. Гэтэл бие даагч 33 хүнийг нийлүүлээд 20 минут өссөн байна. Тэгээ би энэ 33 хүнийг 20 минутыг 33-нд хуваагаад үсгээд 1.8 секунд оногчлээ бид нарт. Тэгэхээр 1.8 секундэд 32 лонхыг маш сайн уншдаг хүн л арайч хүний тойлохоор хэлэх юм байна лээ. Би бол их хэлэнгүй дийлэнгүй зовж хэлж ин лээ. Тэгээ бид нэт ингэж л хандж байгаа. Одоо надад өөр хэлэх үг алга. Үн хэлэхэд бол ухаалж ойч нь манай ард юм бол. Секундээр минутаар 500 мянга шүү дээ. Би зүгээр нэг сонсох нь уг нь бол 1 минутыг 500 мянгаас дээш хитүүлэхгүй шүү гэдэг юм. Харьсан чинь хамгийн доод нь 500 мянга шүү түүнээс дээш гэдэг ингээд нөгөө чон яадаг лээ. Нэг л хонь дээрээхээр бүгдийг хүлээ хаяараа гэд буруу сонсох гэдэг онгой байдаг шиг ингээд бид нар чадцсан. Тэгээд яаж хандж байгааг наардсан юм харах хэрэгтэй. Бид нар 20 минутанд бүгдээ сууж хэлхийн юм шүү дээ. 20 минутны ярилцлага гэхэд телевизэд 3 саяас 5 сая. 3 саяас 5 сая шүү дээ 20 минутанд. Тэгээд бид нар бол тийм зарцуулах болцоо байхгүй. А би зүгээр хувьдаа юу гэж шийдсэн гэхээр тэр мөнгийг би нэг телевизэд өгчээснээс би зүгээр одоо надад тусалж байгаа хүмүүст өгчээ. Надад тусалж байгаа өчнөө бол оюутнууд байна. Би тэр хүүхдүүдийн амьдралд нь би гарсан ч бай, гараагүй ч бай, би бас нэг ажлын месс бий болгоо л да тийм ээ. 15 ч бай, 20 ч бай. Тэр 20 сая төгрөгөөр би бол юу 2-3 сая төгрөгөөр бол би нэлээд хэдэн оюутныг нэлээд хэдэн өдөр өөрхөн ажилдаа байлгах болцоо байгаа. За ингэж шүү. За хүмүүс өөрийгөө товчхон танилцуулаач сайн танигдахгүй байна гэж. Тэгэхээр билий анкет мэйгээр та хүмүүс өөрийнхөө товчхон хөрөгчин боловсролынхаа талаар тийм ээ бас хийж бүтээж ирсэн ажлынхаа талаар ч юм уу. Тэгэхгүй бол үзэгчид минь дэмжихэд одоо бас их мэдээлэл мотой байж магадгүй тийм. За ингээд миний хувьд одоо ихэнх үеэ бол спортод одоо зарцуулсан. Спортод зарцуулагдаж явж явах хугацаанд бол удирдлага тийм эдгэрийн захиргааны юу бас төгслөө бас тэнд одоо саяхан одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоог аваад байж байгаа юм. Ариал актив дээр одоо project management гэдэг одоо төслийг хэрхэн яаж хийж хэрэгжүүлэх үү гэдгийг бас үзлээ. Энэ юу гэхээр би бас цаашдын нийгэм рүү орох учраас нийгмийн дунд хэрэгтэй төрийг яаж удирдах явах юм, төслийг яаж хэрхэн зарцуулж явах юм, төр иргэн нийгмийн хоорондын уялдыг яаж багцлах юм гэдэг юм нэлээд бас суралцж байна л да. Спорт бол маш хатуу өрсөлдөөнтэй уучлаарай гэдэг юм байдаггүй маш тэмцэлтэй байдаг учраас тэнд бас шудраг бас яаж тэмцэл хүний төлөө явах хүн яаж явбал амжилтанд хүрэх үү гэдгийг сая ойлгосон учраас энэ нийгэм рүү явъя, зорилттой бүлгээ авч явъя. Ганцаархан үлдчих юм бол хувь хэцээс юм болчих гэдэг юм байна шүтчих. За миний хувьд болохоор одоо Баян зүрх дүүрэг төрсөн 1973 онд би тэгээд 10 жилийн хороололд 47 дугаар дүн сургууль дараа нь Хатган тэнгэр их сургуулийн Франц хэлний багш орчуулагчаар тэгээд дараа нь улсын их хурлд туслахын ажил хийж агаад 2000 онд Швейцарын холбооны улсад бизнесийн удирдлагаар сурсан байгаа. Би ч одоо тэгээд сурахын хажуугаар ажиллаад их зэрэг олон сургууль ажил хийсэндээ тэгээд Монголд одоо IT-ийн чиглэлээр мөнх сервис гэдэг компани гүйцэтгэх захирлын ажил хийж яагаад бас хүмүүлгийн ухааны сургууль бизнесийн удирдлага санхүүгийн чиглэлээр төгссөн, МОИС-ийн хуулийн ангийг төгссөн. Тэгээд Швейцарын холбооны улсад 2009 онд мастер хийгээд ирсэн байгаа хууль зүйн ухааны. Тэрнээс өмнө бол Петровст хуульч тэгээд улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороонд референтийн ажил хийж исэн. Сонгуульд оролцохоос өмнө бол Монгол банкнд хуулийн мэргэжилтэнгээр ажиллаж исэн. За би олон жилтэй, тэрвэлтэй, 3 хүүхэдтэй, 2 зээтэй, 1 хүргэнтэй. За би бол үндсэн мэргэжил багш, дараа нь эдийн засагч, тэгээд архивч, эрхцэмж мэргэжлийг эзэмсэн. За удирдлага активын төрийн удирдлагын чиглэлээр бол магистр бакалавр хамгаалсан. За улсад би 14 жил багшилсан. Монголын ард холбооны эрхлэгчээр бол би 8 жил ажилласан. За нийгэм дэвшилдэг төрийн бас байгууллагыг би удирдаад 16 жилийн одоо ардаа хийж байна.
За Монгол Улсын их хуралд бол одоо 2008, 2000 он, 2012 онуудад нэг дэвшиж байна. За тэгээд миний хувьд бол Баянзүрх дүүргийн 92, 44 дугаар шуудад багшилж ирсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгээс амьдарч ирсэн. 8 онд би Баянзүрх дүүрт нэг дэвсгэж учраас ямар нэгэн байдлаар тэдүүрийг орхих ёсгүй. Хийсэн ажлынхаа шавыг тавьсан газараа дөнгөө тооцоо дөнгөө тавих ёстой гэдэг үгнээс би 12 онд дахиад Баянзүрх дүүрт нэг дэвшиж байна. За миний нэр Цэрэндогийн Инх бат. За би бол багш хуульч мэрэгжилтэй. За цэргийн их сургуульд багшилж байсан. За тэндээс ардын хурлын депутат 1990 онд хан улдургаас сонгогдож байсан. Тэндээс улсын баг хурлын гишүүнээр сонгогдож 2 жил ажилласан. Тэрнээс хугацаа одоо баг хурлын хугацаа дуусаад өөрөө хувийн сургууль байгуулсан. Монголд хувийн сургууль 10 жил хувийн сургуулийн захирал ээжээд 2003 онд Америк нэгдсэн улс руу сурахаар явсан. Тэнцээ очиод хууль зүйн магистрийнхаа сургалт одоо магистраа хийсэн. За тэгээд тэнцээ өөрийн одоо боловсролыг дээшлүүлэх Америкийн одоо амьдралтай танилцсан өөр хүүхдээ одоо сургууль соёл төгсөх гэдэг юм. Гадаад байдаг монголчуудын нэгэн адил тэр замналаар явж байгаад Стэнфордын их сургуулийн хуулийн магистрантурт элсэж орсон. Энэ бол миний одоо хуулийн мэргэжлэр явсан хамгийн том амжилт гэж би үздэг. Энэ бол тэнцээ сурчаа хамгийн анхны Монголын хуульч Стэнфордын хуулийн сургуулийн түүхэнд ерөөсөө монгол хүн очиж байгаагүй өрсөлдөөн их ширүүн одоо дэлхийн топ 3 сургуулийн нэгэд байнга орж идэг ийм сургуульд элсэн орно гэдэг бол миний бодлоор их том амжилт байсан. Эхнэр 4 хүүхэдтэй. За яг одоогийн байдлаар бол одоо Стэнфорд их сургуулийн магистрант гэж явдаг. За тэгээд өөрийн сонирхлоор бол тийм ээ. Ер нь нийгмийн ийм шаардлагаар ч гэдэг юм уу. Одоо энэ биедан нэр дэвшиж байгаа юм аа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн үнийн төрөд өндөрлөж байна. Тэгээд манай